Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний 1-р сарын улс орны нийгэм эдийн засгийн тоо үзүүлэлтийн талаар мэдээлэл хэлээ. Монгол улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны 1-р сарын эцэст 9.9 их найдвар болж, өмнөх сарынхаас 191.7 тэрбум төгрөгөөр өнгөрсөн оны мөн үеэс 456.1 тэрбум төгрөг буюу 4.4%-аар буурчээ. Гүйлгэнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсөж 2015 оны 1-р сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байх юм а. Харин аж ахуйн нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрөө үлдэгдэл 11.8 их найд төгрөг төрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрөө үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9%-аар өссөн байх юм. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөг буюу 32.8%-аар өссөн байна. Улсын нэгдсэн засвын зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны 1-р сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн засвын тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 70.8 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарчээ. 1-р сарын эцэст манай улсад нийтдээ 9.9 тэрлион төгрөгийн мөнгөний нийлүүлэлттэй байгаа. 7.3 тэрлион төгрөгийн хадгаламжтай байна. 11.8 тэрлион төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн ийм банкны статистик үзүүлэлт байгаамаа. Тэгээ яг зөвхөн энэ мөнгөний гол үзүүлэлтүүд тухайлах юм бол мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн үлдэгдэл, өрийн үлдэгдлийг өмнөх оны мөн үеийн түвшинтэй буюу яг 1 жилийн өмнөхтэй ингээд харьцуулаад аваад үзэх юм бол аль аль нь буурсан 2.5-аас 4.4% хүртэл буурсан ийм дүнтэй байгаа. За энэ мөнгөтэй холбоотой нэг статистикийг хэлбэл нийт зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн болоод чанаргүй зээлийн эзэлж байгаа хувь хэмжээ харин нэлээд ийм өсөх хандлагатай байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 1-р сарын эцэст 922.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь бол өмнөх сарынхаас 68.2 тэрбум төгрөг буюу 8%, өмнөх оны мөн үеэс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өссөн байна. Энэ өсөлт нь бол хугацаа хэтэрсэн зээлийн хувьд бол нийт зээлийн үр үлдэгдэл 7.8% эзэлж байгаа. Энэ үзүүлэлт бол өмнөх сар 7.3% байсан байна. Нэг үрхэн сарын дундаж мөнгө орлого өнгөрсөн оны 4-р улирлын судалгааны дүнгээр 848.8 мянга, зарлага 858.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос орлого нь 123.4 мянган төгрөгөөр буурчээ. Ингэж нэг үрхэн орлого багассан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний орлого буурсантай холбоотой гэж шинжээч тайлбарлалаа. Эсвэргээр нийгмийн халамж тэтгэмж тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөг буюу 30.2%-аар өсжээ. Ялангуяа ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны 1-р сарын байдлаар 2 тэрбум 194.7 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулж авсан байна. Тэгвэл 1-р сард бол нийтдээ нийгмийн халамжийн тэтгэврт бол 1-р сард 47.9 мянган хүн амрагдсан нь бол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулах юм бол 19.7%-аад бол өссөн байгаа тийм ээ. Олгосон тэтгэврийнх нь хэмжээ бол 31%-аад өссөн. Тэгээд дотор нь зүгээр бүтцийг аваад үзэх юм бол энд бол нийгмийн халамжийн сангаас олгосон өндөр настан ахмадуудад олгосон тэтгэвч өссөн нь бол гол нь нөлөөлсөн байгаа. Бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 1.2 мянган хүн буюу 3.3%-аар буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мянган хүнээр нэмэгдсэн байх юм а. Ажил хайсан иргэдийн 53.1% буюу 624.6 мянган эрэгтэйчүүд байна. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогсон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсныг шинжээч тодотглоо. Мөн улсын эдийн засаг саарамжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомогтгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын бажмал, хайлуур жанш, төмрийн хөдөр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-аас 91.2%-аар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр, бетон идэл, вакуум цон, хаалга, тамхи, металл, бэлтгэц, ган төмөр хэзрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1-ээс 90.8%-аар буурсан байна.